сайн байцгаана уу? Сонсож байгаа өдрийн мэндийг хүргэе. Та яг одоо Монголд болсон үнэн бодит гэмт хэргийн талаар ярьдаг сувгийг сонсож байна. Энэхүү хэргийг сэрэмжлүүлэг болгох үүднээс хүргэдэг бөгөөд нэрсүүд нууцлагдсан байдаг тул та бүхэнд ойлгомжтой байлгах үүднээс түгээмэл нэрсээр орлуулан хүргэж байгааг анхаарна уу? Өнөөдрийн ярих хэрэг маань 2015 онд гарсан үнэхээр бас харамсалтай хэрэг байгаа. Тэгээд өмнө нь болохоор олон удаагийн ял шийтгэлтэй байсан Огийн гих залуу 2015 оны 1 сарын 19-ноос 20-нд Шилжигшин Төв аймагт байх нэгэн суманд хамт самранд явсан эм гихчийн амь насанд онц хэрцгийгээр хүрсэн хэргийн талаар өнөөдөр ярихаар бэлтлээ. Тэгээд одоо тухайн үед Огийн хүмүүст хэлэхдээ эмэн өөрөө осгоод нас барсан гэх утга бүхий зүйлсийг ярьж явж байсан. Гэвч шүүхийн шинжилгээ цагдаагийн мөрдөн ажиллагааны явцад энэ бүх худал нь үнэнд гүйцэгдэж уг хэргийн үнэн мөн нь илэрсэн байгаа юм. Уг хэргийг үйлдсэн шүүгдэгч Огийн 1986 онд Төв аймагт төрсэн бөгөөд хэрэг үлдэх үедээ 31 настай байсан. Яс үндэс халах, эрэгтэй, бүрэн бус дунд боловсралтай, мөн барилгын засал чимэглэж мэрэгжилтэй. Тухайн үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан ба ам бүл 3 эхнэр охины хамт уг нь бол Дархан хотод амьдардаг байсан юм байна. Түрүүн хэлсэнчлэн олон удаагийн ял шийтгэлтэй байсан. Тэгээд Огийн бол ер нь бол багаасаа хулгайд холбогдоод их олон жил болчихсон хүн байсан байлээ. Тэгээд тэрээр бол 2004 он, 2006 он, 2007 он, мөн 2011 онуудад удаа дараа хулгайн гэмт хэрэгт холбогдоод шоронд ордог. Тэгээ эргэж гарч ирэл хулгай хийгээл буцаал шоронд орчихдог. Нэг ийм амьдралын тойрогтой хүн байсан байлээ. Тэгээд хамгийн сүүлд 2011 онд 3 жилийн хорих ялыг бас хулгайн хэрэгт холбогдоод ялыг авсан боловч 2013 онд ялын үндсэн хугацаанаас өмнө тэнцээд суллагдсан байсан юм байна. Одоо ингээд бүгдээрээ хэрэг болсон үе рүү явцгаая. Тэгээд тухайн хэрэг бол 2015 оны 1 сарын 19-наас 20-нд бол гарсан хэрэг байгаа. Тэгээд яг юу болсон бэ гэхээр 2015 оны 1 сарын 15-нд шүүгдэгч Огийн талигаач эмийн гэрт өөрийн төрсөн дүү болох Баатраатай хамт самарнаас бууж ирлээ гэсээр тэдний данх орсон юм байна. Ингээд тэдний хоноод авчирсан самрын чэнж болох болоод худалдсан. Тэгээд маргааш нь шүүгдэгч Огийн өөрийн төрсөн дүү болох Баатрааг төв рүү буцаахаар болоод талигаач эмийн гэрээс гараа явсан. Тэгээд тэр өдрөө буюу 1 сарын 16-нд дүүгээ төв рүү буцаачихлаа гэсээр оройны 19 цагийн үед эмийн гэрт очоод дахиад нэг хонсон байгаа юм. Ингээд маргааш өглөө нь болоод 2015 оны 1 сарын 17-ны өглөө талигаачийн гэрт шүүгдэгч Огийн байхдаа талигаачийн эхнэр болох цэцгээс надтай хамт ингээд самарт яваад өгөх түүхэн хэрэгтэй байна. Ийм хүн олдох уу гэж түүнээс асуусан. Ингээд цэцгээ хинээс асууд юм блэ гэж бодож яхад өөрийнхөө хүүгээс ийм ажил яана явах уу хэмээн асуухад хүн бол ажилтай учраас явахгүй гэдгээ бол хэлсэн байгаа юм. Ингээд тэр үед бас энэ яриаг бол талигаач им нь бол сонсоод бас байж исэн. Тэгээд тухайн өдөр нь шүүгдэгч Огийн Change Bulldog-ийн хүнсний дэлгүүрээс хүнснийхээ зүйлийг авч байхад нь талигаач им нь эхнэртэйгээ очсон. Тэгээд талигаач шүүгдэгч Огийг хандаад хоёулаа ерөөсөө хамт яваад ирээ гэж хэлсэн. Тэгэхэд талигаач имийн эхнэр цэцгээ нь за өөрөө мэдээ хэмээн зөвшөөрсөн байна. Огийн ч бас тгийгээд зөвшөөрсөн. Тэгээд удалгүй Огийн түүнийг авах гад 1 сарын 18-нд ирсэн боловч им нь бол гэртээ байгаагүй. Тэгээ түүнийг самарт авч явах гээд хайсан боловч тухайн өдөр бол олдоогүй юм байна. Ингээд им нь шүн гэртээ согтуу орж ирсэн. Тэгээд маргааш нь чамааг ингээ хайгаа яваад байсан гэж хэлсэн байна. Ингээд маргааш өглөө нь буюу 1-р сарын 19-нд талигаачийн хамт Болдогийн гэрт очоод хизээ самартаа явах юм бэ гэж асуухад өнөөдөр явнаа, одоо явна гэх хариуг сонссон. Ингээд тэд хувийн бэлтгэлээ базааж эхэлсэн. Тэгээд тэд Change Болдогийн дэлгүүрээс зээлэр 2 шил арих, 1 кг хям, 2 кг цагаан будаа, ажлын бээли, давс, ямааны мах болон тамхи зэрэг хүнсний болон ахуй хэрэгцээний зүйлсийг худалдаа авсан байна. Ингээд Огийн нас хэрвээ та нарын хоорол 1 шил арих мах аваад ирээрээ гэж загсан байсан тухай талигаач имийн эхнэр цэцгээд шүүхэд бас мэдүүлжсэн. Тэгээд бүх юма бэлтгэлээ хангаад удаагүй байж итэл болдоо ирээд талигаачийг машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд энэ хэрэг дээр болохоор талигаач нь өөрийн биедээ байнга авч явдаг утгаа мөн авч явсан байдаг талаар түүний эхнэр нь мэдүүлсэн.
Тухайн хутгийг болохоор хэдхэн сарын өмнө түүний хүргэн нь бэлгэлж исэн байлээ. Тэгээд хөдөө одоо явах болгондоо эмэн тухайн хутгийг бол авч явдаг байсан талаар эхнэр нь шүүхийн хэлцүүлэгт мөн мэдүүлэг өгсөн байдаг. Ингээд 1 сарын 19-нд эмэн нь бол самарт явсан. Тэгээд удалгүй 1-р сарын 21-ний өглөө буюу 2 хоногийн дараа Төв аймагт цэцгийг ажиллаар явж байх үед нь охин нь түүнлүү залгасан. Тэгээд охин нь залгаад хэлэхдээ Оги тантай ярий гэж тэгжинаа гэдгсэн. Тэгээд Огид охин нь уцаа өгмөц Оги цэцгээ хандаад цэцгээ ихчээ эм ах хосгоод нас барчглаа хэмээн хэлсэн байна. Ингээд анхандаа цэцгээ энэ мэдээг сонсоод итгээгүй бөгөөд уцаа тасалсан. Гэвч охин нь эргүүлж одоо дахиад залгаад ээжээ энэ үний юм шиг байна. Оги 2 өөр гутлан өсчихсөн байна гэж хэлэхэд тэр аимшигт мэдээг үнэн болохыг цэцгээ ойлгосон. Ингэж л одоо нөхөр нь самарт яваад нас барсан тухай мэдээг сонссон тухайга цэцгээнд шүүхийн хэлцүүлэгт өгсөн байдаг. Мөн одоо самарны ченж буюу болдогийн мэдүүлэг нь энэ хэрэгт одоо маш чухал байр суурь эзэлдэг. Яагаад гэхээр тэр хүн талигач болон шүүгдэгчийг уул руу одоо хүргэж өгсөн хүн байгаа. Ингээд одоо болдогийн ярьснаар бол тухайн өдөр талигач дэлгүүрээс 2 шил арх болон бусад хүнсний зүйлийг зээлээр авсан гэдгийг хэлсэн. Мөн үүнээс өмнө Оги болдоотой холбогдоод талигачийг одоо самарт авч явахаар болсон тухайгаас ярьсан байдаг. Ингээд шүүгдэгч Огийн болдоод хэлэхдээ талигачийг замаараа аваад ирээрэй гэж хэлсэн байна. Тэгээд болдоон талигачийг замаараа суулгаад тэрэлж орчимд байж байсан Огийг мөн одоо замаараа дайраад суулгаад аваад цаарын даваа гэдэг давааг одоо зорцгоосон байна. Тэгээд түүний мэдүүлснээр бол замын туршид одоо энэ хүмүүс нь хоорондоо маргалзаагүй, үл ойлголцол гих мэт зүйл бол гараагүй. Хоёулаа бол маш хэвийн байдалтай зүгээр явцгааж байсан гэсэн. Мөн тэгээд тэрээр талигачийн талаар ярихдаа талигач нь даруй төлөв хүн байсан, арх уух дуртай байсан ч гэсэндээ хизээч ахсам сохтуу тавьдаггүй байсан хэмээн тодорхойлж байсан. Болдогийн одоо ярьснаар бол даваанд хүрэх үед талигач болон Огийн нар нэг шуудаа нэг цүнхттэй зүйлээ авч явсан. Гэвч цааш удаан алхах шаардлагатай байсан учраас тэд зарим эд зүйлс хүнсээ өөрт нь одоо буцааж өгөөд явуулсан юм байна. Мөн тэрээр талигачийг тухайн үедээ өмсөж явсан хувцсыг нь бас харсан талаараа тодорхой мэдүүлсэн байдаг. Тэгээ яг тухайн үед бол талигачийн хувцс нь урагдсан, цоорсон, түлэгдсэн гэх зэрэг ямар нэгэн гэмтэл байгаагүй талаар хэлсэн. Шүүгдэж Оги болгон талигач хоёрыг Сахарын даваа гэх газарт буулгаж өгөхөд хоёулаа эрүүл ямар нэгэн гэмтэл шарах сориггүй хувц хунар нь бол бүрэн бүтэн байсан талаар бол шүүхийн хэлцүүлэлт мэдүүлэг өгсөн. Тэгээд одоо хамгийн бас чухал зүйл нь юу гэхээр тухайн машинд бол одоо жолоо барьж байгаа болдоо. Тэгээд шүүгдэгч Оги талигач буюу эм нь энэ гуруулаа бол явж байгаагүй мөн машинд дахиад 5 хүн байсан. Тэгээ тэр 5 хүн нь болохоор Сахарын даваагийн тийшээгаа самарт биш арай өөр газар руу самарт тас явж исэн хүмүүс байсан юм байлээ. Хамгийн наан нь болохоор Сахарын даваан дээр тэдгээр хүмүүс нь талигач эм болон Оги хоёрыг буулгаад үлдсэн 5 хүнээ болдоо аваад өөр газарт одоо самарлуунд төхүүлж өгөх гээд явсан байгаа юм. Тэгээ тэр бүх одоо машинд байсан хүмүүс нь болдогийн одоо ярьсан зүйлтэй яг ижилхэн мэдүүлэг бол өгсөн. Ингээд тэр хоёр Сахарын даваагийн тэнд бол бууцгаасаа гэдгийг нь бол баталж одоо мэдүүлэг бас өгсөн байт юм байлээ. Ингээд талигач болон Оги хоёр Сахарын даваан дээр буугаад даваа руу өксөж явхад тухайн бас даваанаас уруудаад бууж явсан хэсэг бүлэг хүмүүстэй таарсан байдаг. Тэгээд тэр дунд гэрч оюунаа Оги болон эмтэй яриа үсгээд өнгөрсөн тухайгаа шүүхийн хэлцүүлэлтээс өгсөн. Гэрч оюунаа дараах зүйлсийг одоо ярьсан байдаг. Тэгээд тэрээр хэлэхдээ оройн 16-аас 17 цагийн үед самарнаас буух чиглэл явж байхдаа талигач эм болон Оги нартай таарсан. Тэгээ тухайн үед бол эмийн өмссөн хувцсыг бол би тод санаж байна. Тэр бол ажлын шинэ хөнгийн хослол өмссөн татвараа нооллуурын цамцтай төрөйтэй гуталтай явж байсан талаар хэлсэн. Мөн тэгээд эм нь тухайн хүмүүст хэлэхдээ бид хоёр бол самарт явж байна. Энүүхэн доор очиод хончхноо хэмээн хэлж байсан тухайг хэлсэн. Тэр үед бол оюунагийн анзаарснаар бол эмийн биед бол ямар нэгэн харагдах ил шарах сорив байхгүй. Тэгээ өмсөн хувцс нь бол урагдаж цоороогүй байхыг бол харсан байсан. Ингээд тэр хүмүүс бол ингээд салгаад явцгаасан. Гэвч одоо үүнээс хойш бол бүх зүйл өөрчлөгдсөн. Тэгээ бууж явсан самарчид доор одоо майхантай байхад 1 хоногийн дараа шүүгдэгч Огийн тэдний майханд хурж ирсэн. Тэгээд оюунагийн майханд орж ирэхдээ ихэд даарсан, бие нь хөрчгсөн, хувцс нь одоо мөсөн дээр өнгөрөөд унчихсан мэт нороод хөлцчихсэн байдалтай байсан юм байна. Мөн тэгээд оюунагийн бол анзаарснаар шүүгдэж Огигоос одоо
архины үнэр гэтээ хуучирсан архины үнэр гэдэг. Тийм одоо архины хуучирсан үнэр гарч байсан тухаас оюунаа мэдүүлжсэн. Тэгээд тэр шөнөө Огийн оюунагийн майханд одоо хонсон байгаа. Тэгээ оюунаа түүнд гал түлээд хувцсыг нь хатаагаад халуун хоолцоо хийж өгсөн. Тэгээд шүүгдэгч Огийн болсон явдлын талаар ярьсан. Шүүгдэгч Огигийн хэлснээр бол ганц хундаг арх уугаад өжмөн сосоод унтсан гэсэн. Гэтэл одоо өглөөс ирэхэд им осгоод нас барчихсан байдалтай байсан. Тэгээ тийм учраас яарад сандраад хүнд утгаад ингээ явж байгаа нь инээ гэж оюунад шүүгдэгч Огийн хэлсэн байгаа юм. Ингээд шүүгдэгч Огийн хоёр өөр одоо гутал өмсчихсэн байсан учраас энэ нь оюунад их сонин санагдаад яагаад ингээ хоёр өөр гутал өмсчихсэн юм бэ гэж асуухад шүүгдэгч Огийн дараах зүйлсийг ярьсан. Тэрээр хэлэхдээ миний гутлыг шатаачихсан байсан. Тэгээд би хөлөө юмар ороод явж байгаад замд хүмүүстэй тааралдаад тэр хүмүүсээс гутлаа авч өмсөн хэмээн оюунад ирсэн байна. Тэгэхээр түүнийг замдаа уулнаас буугаад оюунаа дээр очих гэж явж явах өдөр нь тэрээр бас мөн ууланд одоо морьтой явж исэн самарчтай Огийн таарсан байдаг. Ингээд тухайн үед самарчид түүнтэй таарахад Огийн бол хэвийн бус харагдсан. Нэг хөлдөө эсгий төрүйтэй гуталтай, нөгөө хөлдөө гуталж яахгүй ноосон цамц ороочихсан явж байхад нь морьтой самарчид хараад бас гайхчихсан. Ингээд Огийн тухайн хүмүүст бас өөрийнхөө нөхцөл байдлыг бол тайлбарлахдаа им ах бол хөлдөөд өөхөх гээд байна. Миний гутлыг өөрийнхөө гуталтай хамт шатаачихсан байна хэмээн ярьж исэн байна. Ингээд Огийг авч яваад имийн байгаа газарт тэдгээр хүмүүс очисон. Очоод ингээ харсан чинь им дээшээ хараад хөдөлгөөнгүй хөвтөж яхахыг нь харсан. Тэгээд хүмүүс бол ер нь бол гаднаас нь хараад бол наад хүн чинь бол нас барчихсан юм шиг байна гэж хэлэхэд нь шүүгдэгч Огийн үүнийг нь бол эрс эсэргүүцээд амьд байгаа, гидсэн бүлээн байгаа, нүдийг нь та нар хараач гэж хэлээд талигаачийн нүдийг хүчээр нээж одоо тэр хүмүүст үзүүлж байсныг тэр газарт байсан хүмүүс нь шүүхийн хилцүүлэгт ижил мэдүүлгүүдийг өгсөн байгаа юм. Ингээд тэр хүмүүс нь цахаарын даваа уруудаад хүмүүст одоо хил дуулгахыг зөвлөөд тэр хүмүүс нь цаашаага хөдлөөд явсан байлээ. Ингээд тэрээр уулнаас уруудаад хүмүүст одоо хил дуулгах гад оюунагийн майханд очиж хонсон нь тэр өдөр байсан юм байна. Тэгээ энэ бүх хугацаанд бол шүүгдэгч Огийн цагдаа нарт ч бай одоо өөртөө таарсан бүхий л хүмүүст бол талигаач им нь осгоод нас барчихсан. Тэгээ гутлаа даарсанд болоод гутлыг маань шатаачихсан байсан юм шиг байна лээ. Гих мэтээр бол ярьж явсан байгаа юм. Гэвч одоо шүүгдэгчийн ярьж байсан зүйл нь худал гэдгийг шүүх эмнэлгийн задлан шинжилгээ одоо илрүүлсэн байдаг. Тэгээ шүүх эмнэлгийн шинжилгээд талигаачийн биед наривчлан үзлэг хийхэд зүүн гуйны дээд хэсэгт маш ноцтой худганы шарахыг илрүүлсэн. Энэ шарах нь энгийн цэцэгдэлт биш байсан. Хутга нь бол 15 см-ийн гүнд орсон гуйны том хураагур суцыг нь гэмтээсэн байсан ба үүний улмаас талигаачид их хэмжээний цус алдалт үүссэн байгаа юм. Ингээд шинжээчдийн дүгнэлт бол маш тодорхой байсан. Талигаач нь болохоор хөлдөөж биш цус алдалтын шокоор нас барсан гэдгийг нь тодорхойлсон. Тэгээд мөн шинжээчд болохоор энэ 15 см-тэй хутганы шарахыг талигаач нь өөртөө бол учруулах боломжгүй гэдгийг нь бол тодорхойлсон. Мөн одоо унаад ямар нэгэн санамсар болгоомжгүйгээр унсны улмаас бас ийм одоо хутганы шарах авах боломжгүй. Харин энэ хутганы шарахыг бол гадны хүчний үйлчлэлээр үүссэн шарах гэдгийг нь бол шүүх шинжилэл тогтоож дүгнсэн байгаа юм. Мөн талигаачийн хувцснуудад шүүх шинжилгээ хийсэн байдаг. Тэгээ шинжилгээгээр өмд, дотуур өмд, дээл зэрэг олон хувцсан дээр хурц эрстэй зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ зүсэгдэл, мөн галын улмаас үүссэн шинэ түлэгдлүүд илэрсэн байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн газар зөвхөн гал төлсөн төдий биш хувцас шатсан. Зарим хэсэг нь зүсэгдсэн байсан. Нөгөө талаар Огигийн биедч бас мөн галд түлэгдсэн гэмтэл бас тогтоогдсон байдгийг тэмдэглэсэн байна. Мөн Огигийн баруун шилбэнд өндөр хэмийн үйлчлэлээр үүссэн түлэгдэлт байсан гэж шинжээчид тогтоосон. Одоо ингээд бүгдээрээ уг хэрэг дээр шүүгдэгч нь шүүхийг хилцүүлэхт хэрхэн мэдүүлэг өгсөн талаар бүгдээрээ сонссоо. 2015 оны 1 сарын 19-ний өдөр Цахаарын даваа гих газар руу самар дүгээр талигаач имийн хамт Цахаарын даваан дээр хөргүүлж цаашаа явганаар явсан. Цахаарын даваан дээр 16 цагийн үед очоод машинаас буугаад хоёулаа алхсан. Болдоо машинда 5 залуутай хамт явсан. Тэр 5 хүн Цахаарын даваан дээр буугаад их байдас гих газар руу явхаар байсан бөгөөд ард үлдэцгээсэн. Талигаач бит хоёр авч явсан эд зүйлээ үрээд алхасан. Талигаач ард хоцроод алхаад байсан. Би талигаачийг хурдан яваа.
газар дөхий, харанхуй болохоор нэг газар отоглие гэж ярилцаад цааш явсан. Талигаач ард явж байхдаа авч явсан архинасаа уугаад яваад байсан. Би талигаачийг хосроод байхаар нь уурлаад та нэг бол буцаад яв гэж хэлчихэд төрүүлээд алхачихсан. Тэгэж явсаар харанхуй болж би жимээс гарч хэрэг болсон газар гал түлж авч явсан саарал өнгийн дээлээ гаргаж ирээд доороо дэвсэж суугаад хямаа шарж идээд хэсэг хугацаа өнгөрсөн. Тухайн үед надад цаг байгаагүй болохоор би талигаачийг миний араас хэдэн минутын дараа ирснийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлийн утсан. Талигаач араас ирэхдээ замдаа авч явсан 2 шил архиныхаа нэг шиллийг таллаа дуучихсан байсан. Талигаач ирчгээд надад тунирхаад чи ахыгаа хаяад явчихлаа гэд агсрах гээд байсан. Тэгээд би талигаачийг унт гэхэд амрахгүй тал шил архиа барьчгаад суугаад исэн. Тэгээд би 2 гутлаа тайлаад гутлан дээрээ хөлөө тавиад хувцастайгаа хэвтэж байгаад унтчихсан. Доороос жиндэж хайраад ахаар нь босч иртэл миний зүүн гутлыг шатаагаад баруун талын гутлын түрүүний тал нь шатчихсан байсан. Мөн мөчөр шатаагаад миний баруун хөлн дээр хаячихсан байсан нь миний хөлний шилбийг түлчихсэн. Би босож ирээд та яаж байгаа юм бэ гэд хоорондоо маргалдж байх хооронд би гуталгүй хөлөө цамцаараа ороогоо сууж байтал талигаач над руу шатаж байсан хожуул мод аваад шитгэхэр нь би бултаад эргэж нөгөө модыг нь барьж аваад өөрлүүн шидчихсэн. Гэтэл талигаач хаанаас утга гаргасныг нь бол мэдээгүй зүүн гартаа утга барьчихсан над руу ална гэд дайрахаар нь би талигаачийн чийж рүү баруун хөлөөрөө жийтэл бөксөөрөө газар суучихсан. Харанхуй байсан болохоор сайн харагдаагүй. Талигаач газар унсныхаа дараа миний араас ална гэд орилоод байсан. Би өглөө ирүүл болохоор учраа олцгоё гэж бодоод орхиод явчихсан. Би жим дагаж баримжаагаар 500-аас 600 м зайтай явж байгаад жимнийхээ баруун талд гараад жимээс 20-оос 30 м яваад тэндээ гал түлээд дулаацж байж байгаад гэгээ орсны дараа буцаж талигаачийн байсан газар ирэхэд ганцаараа юм яриад тонгоогоод сууж байсан. Тэгэхэр нь хажуугаар нь гараад хүн дуутахаар цахаарын даваа руу явж байтал замд Улаана гих залуу өөр 3 хүний хамт морьтой явж байсан. Тэгэд би тэр 4 залуутай уулзаад им ахын биеийн өвдөд сонирн байгаад байна. Очийгээд талигаачийн хажууд очтол зүүн тал руугаа хазаагаад суучихсан маягтай байхаар нь өргөөд үзтэл би нь суларчихсан байсан. Нүдээ анчихсан дух үсэн түлэгчихсэн байсан. Би тэр үед сандраад ухаан алдчихсан юм болов уу гэж бодоод сэгсэрсэн. Тэгэхэд тэр морин дээрээсээ буухгүй байсан залуу нь наад хүн чинь нас барчихсан байна гэхээр нь би хэвтүүлээд дээгүүр нь өөрийнхөө саарлангийн дээлээр бүтээсэн. Улаанатаа явж байгаа хүмүүс морины эдэжтэй газар мордоо тавьчихад араас чинь очие гэж хэлсэн. Улаанаа надад хөрөн өнгийн хавар намрын пүүзэн гутал өгсөн. Би талигаачийг хажуу тал руу налуулж хэвтүүлэхдээ хутга байхыг нь харсан. Тэр хутгийг талигаач урд шөнө над руу дайрч агсрах үедээ барьж байсан хутга. Би тэр хутгийг аваад өөрийнхөө гутлын төрөө рүү хийгээд цахаарын даваа руу явж байхдаа замдаа талигаачийг нас барсан газраасаа 100-аас 200 м зайд яваад утгаа баруун гар тал руугаа буюу цахаарын голын мөс рүү шидчихсэн. Тэгээд цахаарын даваа руу алхаж явтал Улаанаа найзтайгаа нэг морь хөдөлчихсөн ирсэн. Тэр морин дээр нь мордоод 16-аас 17 цагийн үед цахаарын даваан дээр гарсан гэх мэдүүлгийг өгчээ. Гэвч одоо шүүхийн үдснээр Огигийн энэ өгсөн тайлбар нь бүхэлдээ үнэмшилтэй байгаагүй. Яагад гэвэл хэрэг болох үед талигаачтай хамт байсан цорын ганц хүн нь Оги байсан. Мөн талигаач нь гуйны гүн хутганы шаргаар нас барсан нь тогтоогдсон. Шархыг талигаач нь өөрөө өөртөө учруулах боломжгүй хэмээн шүүхээс дүгнсэн. Ингээд Огигийн одоо ярьсан нь энэ шүүхийн дүнэлттэй бол огт таарахгүй байсан. Ингээд энэ хэрэг дээр цагдаагийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүх шинжилгээний дүнэлт, мөн гэрчүүдийн мэдүүлгийг цогцоор нь авч үзсний эцэст шүүх бүрэлдэхүүн эцсийн шийдвэрээ гаргасан. Эдгээр нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлээд шүүх Огиг эмийг санаатай алсан гэж дүгнэж 10 жил 1 сарын 20 ялыг оноосон байдаг. Энэ ялыг нь чанга дэглэмтэй 20 ангид эдлүүлэхээр шийдвэрлсэн. Мөн шүүгдэгч Огийн өмнө нь цагдан хоригдсон 709 хоног байсан ба энэ хугацааг нь эцсийн ялаас нь хасаж тооцохоор болсон. Мөн шүүх Огигийн талаас 6 сая гаруй төгрөгийг амь хохирогчийн арга гэрт төлөвлөхөөр шийдвэрлсэн байна. Амьдралд гарч байгаа маргаан, уур бухимдал, үл ойлголцлыг хүч хэрэглэж шийдэх оролдлого нь хизээч зөв шийдэл байдаггүй. Нэг агшны төвчээргүй шийдвэр зөвхөн нэг хүний биш, хэд хэдэн хүний амьдралыг бүр мөсөн өөрчилдөг гэдгийг энэ хэрэг харуулж байна.
Ингээд энд хүрээд энэ хэрэг маань дуусаж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзалтлаа. Түр баяртай.